Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ пүрэв гарагийн мэндийг хүргэж байна. DBS телевиз төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөрөөрөө энэ өдрийн аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээллүүдэд хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээ, Дархуул аймгийн эрүүл мэндийн газар, онцгой байдлын газар, цагдаагийн газар нэгдсэн эмнэлгээс осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сарын аяны хүрээнд анхаарал сэрэмжийг нэмэгдүүлж, эрсдлийг бууруулах сэдэвт урьдчилан сэргийлэх хэвлэлийн баг хурлыг зохион байгууллаа. За дарханчууд та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. За осол гэмтлээс урьдчилан сэргийлэх 14 оны аяны хүрээнд Дархуул аймгийн цагдаагийн газраас дараах мэдээллийг та бүхэнд өгье. За өнгөрсөн 2025 онд аймгийн хэмжээнд 1207 гэмтэрэг бүртгэгдсэн байна. За үүний 70-аас 80 орчим хувь нь согтуугаар үлдэгдэж байна гэсэн судалгаа байна. За согтуугаар үлдэгдэж байгаа гэмтэргүүдээс тухайлбал одоо гэр бүлийн хүчирхийлэл, хөдөлгөөний аюул байдал, ашиглалтын журмын эсрэг гэмтэрэг, за мөн одоо танхаарах, за хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтэргүүд бас бүртгэгддэг. За үүнтэй холбоотой мөн бас согтууруулах ахуй хүрээнд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэйгээр за гудамж талбай олон нийтийн газарт за осгож хөлдөх ийм тохиолдлууд бас гардаг. За өнгөрсөн 2025 онд 2 тохиолдол бүртгэгдсэн байна. За энэ оны 1 сарын 22-ны өдрийн байдлаар за гудамж талбай олон нийтийн газарт осгосон, хүний амнаас хохирсон, эрүүл мэнд хохирсон дуудлага мэдээлэл бол цагдаагийн байгууллагт бүртгэгдээгүй байна. За сүүлийн өдрүүдэд бас Монгол орны их нутгаар за хүйтний эрч чангарч бас хоногтой 40 градус давж хүүтэрч байна. За яг одоо яг ийм хүүтэнд бол хүн 5 минутанд эрүүл мэндээрээ за 20 минутанд бол амь насаараа хохирох юм эрсдэлтэй байдаг. За мөн одоо хүйтний эрч чангарсантай холбоотой иргэд тээврийн эрсдлийг халаах явцдаа за тээврийн эрсдэл дотороо угаартч нас барах. За мөн одоо зориултын бус халаах хэрэгсэл ашиглаж тээврийн эрсдлийг халааснаас үүдэлтэй за галын аюулгүй байдлыг алдагдаж эд хөрөнгөөрөө хохирох юм тохиолдлууд бас сүүлийн өдрүүдэд бүртгэгдэж байна. За ийм учраас иргэд та бүдэд бас цаг үеийн шинжтэйгээр дараах сэрэмжлүүлгийг хүргэе. За удахгүй Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. За баяр болгож байгаатай холбоотойгоор цахим орчинд иргэдийн хэрэгцээ шаардлага тулгуурласан за бараа бүтээгдэхүүнийг одоо худалдан борлуулах зарыг байршуулж иргэдээс бэлэн мөнгө урьдчилгаа мөнгө одоо залилж байна. За мөн одоо цахим орчинд явагдаж байгаа энэ лайв, суулаа, аздан шалгаруулах ийм зүйлд бас иргэдийн хувийн мэдээллийг авч залилан мэхлэх гэмтэргүүд бас үйлдэгдэж байна. За баяр болгож байгаатай холбоотой мөн бас зах худалдааны төвүүдээр хүний хөдөлгөөн ихсдэг. За эдгээр хүний хөдөлгөөн ихсэнтэй холбоотойгоор за халаасны хулгай, бусад төрлийн хулгайлах төрлийн гэмтэргүүд бас нэмэгдэх хандлагатай байдаг. За ийм учраас та бүгдэд худалдааны төвөөр явахдаа өөрийн одоо авч яваа эд зүйлтэй хараа хяналттай байж за аль болох дотор карманда за цахилгаантай карманд хийж авч явахыг та бүгд сэрэмжлүүлье. За тээврийн хэрэгслийг та бүгд хөлдсөн болон асахгүй байгаа тээврийн хэрэгслийг асаахтаа за зориултын бус халаах хэрэгслийг ашиглахгүй байх, аль болох одоо мэрэгжлийн за байгууллагад хандаж тухайн тээврийн хэрэгслийг одоо халаах нь зүйтэй. За мөн одоо тээврийн хэрэгслийг халаахтаа өөрийн тухайн халааж байгаа тээврийн хэрэгсэл дотроо байхгүй байхыг бас иргэдэд анхааруулъя. За баярлалаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Дархуул аймагт хүн амын тоо ихсэнтэй холбоотойгоор осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна. За Дархуул аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн цэцэг болон Яалтаа дөрвөн тусламжийн тасагт осол гэмтэлтэй холбоотой ирж тусламж үйлчлэг авч байгаа иргэдийн тоо бол сүүлийн жилүүдэд бол нэмэгдэх хандлагатай байна. За үүнд бол зам тээврийн осол, за ахвын шинжтэй осол, за явгнаас унж гэмтэх гэсэн ослууд бол нэмэгдэж байна. За 2025 оны байдлаар амлалтаараар ирж нийт үзүүлсэн иргэдийн маань тоо бол 12898. За Яалтаа дөрвөн тусламжийн тасгаар ирж үзүүлсэн иргэдийн маань тоо бол 2393. За үүнээс бол хэвтэн эмчилүүлсэн бол 897 хүн бол байна. За дээрх иргэдийн одоо осол гэмтлийг нас болон ослын дээрх иргэдийн осол гэмтлийг нас болон осол гэмтлээр нь ангилвал за зам тээврийн осол 347, за 0-оос 18 насных бол 50% 50% байна. За 19-өөс 50 насныхан бол 35%. За 50-аас дээш
насныхан бол 15% байна. За уналт буюу цас мөсөн дээр унах, за шатнаас унах, өндрөөс унах гэсэн бэртэл авсан хүмүүс бол 771 хүмүүс манай ирж тусламж үйлчилгээ авсан байна. За үүнээс насаар нь ангилах юм бол 0-18 насных 45%, за 19-с 35 насных бол 10%, 36-аас 45 насных 12%, за 46-аас 50 насных бол 20%, за 56-аас дээш насныхан бол 13%-ийг бол эзэлж байгаа юм байна. За түлэгдэлт буюу халуун хоол цайн түлэгдэж ирсэн иргэдийн маань тоо бол 40 хүн байгаа юм байна. За үүнээс бол 0-18 насныхан бол 60%, за 19-с 45 насныхан бол 20%, за 46-аас 55 насныхан бол 10%, за тэгээд 55-аас дээш насныхан маань бол 10%-ийг бол эзэлж байгаа юм байна. За нохойд хазуулж гэмтсэн хүмүүс маань бол нийтдээ 56 хүн ерөнхийдөө бол нохойд хазуулж манай эмнэлгээр ирж өөрчлүүлсэн байна. За энэний маань бол 0-18 насны эзэлж байгаа хүмүүс бол 40%, за 19-с 45 насныхан маань бол 35%, за 55-аас дээшээ насныхан маань бол 15%-ийг бол эзэлж байгаа юм байна. За 2026 оны эхний сарын байдлаар бол манай тасгаар бол нийтдээ 90 хүн хэвтэн эмчлүүлж төвлөгөөт болон яаралтай мэс засал хагалгаанд орсон байна. За тэргүүлэх өвчлөлөөр бол гавал тархины гэмтэл, за дээд доод мөчтийн хугарал гэмтэл, за түлэгдэлт, за сүүлийн өдрүүдэд бол хүйтний ирч чангарч байгаатай холбоотойгоор бол мөчтийн гар хөлийн үзүүр хөлдөх, хайрагдах зэрэг ерөнхийдөө бол хүмүүс маань ирж бол тусламж үйлчилгээ авж байна. За одоогор бол манай тасагт бол 3 хүн гар хөлийнхөө үзүүрийг хайрагдах болон эдийн нөхөн сэргэх мэт засалд ерөнхийдөө бол орсон байна. Мөн дулааны өдрүүдэд амралтын өдрөөр бол эцэг эхчүүд маань бол хүүхдээ ууланд гарч одоо чаргаар гулгах чаргаар гулгаж ерөнхийдөө бол хүүхдээ бэртэх гэмтэл ерөнхий тохиолдлууд бол сүүлийн үеүүдэд бол маш их нэмэгдэж байна. Тэгэхээр иргэд та бүхэнд зөвлөмж хүргэхэд бага насны хүүхдүүдэд хараа хяналтаа сайжруулах, за тэгээд унаж битгээс сэргийлж альтргаа гулгаатай замаар болгоомжтой алхаж явах, за тэгээд цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг ерөнхийдөө шалгах шаардлагатай. За хол замд явахдаа бол автомашиныхаа бол бүрэн бүтэн байдлыг хангах, за тэгээд дээр нь бол хурдаа тохируулан явж, за суудлын бүсээ бол зүүж хэвших шаардлагатай байна. За удахгүй болох сар шинийн баяртай холбоотойгоор бол халуун тогоо болон ус буслагчийг бол газар тавин байршуулж ашиглахгүй байх. За тэгээд дээр нь бол халуун зүйл агуулсан сав суулгыг бол хүүхдийн гар хүрэхгүй газар бол байршуулах. За тэгээд сар шинийн өдрүүдэд хичээвэр нохойг тогтмол уяатай байлгаж уяаны бат бүхийг ерөнхийдөө бол шалгах зэрэг зөвлөмжүүдийг хүргэж байна. Баярлалаа. За та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Онцгой байдлын газраас эрсдлийг бууруулах 14 хоногийн аяны хүрээнд дараах анхааруулах сэрэмжлүүлгийг хүргэж байна. За хүүдний чангарч байгаатай холбогдуулаад иргэд маань пишн зуухны аюулгүй байдлыг анхаарах, за унтаж амрахтаа тэн залгаж хонохгүй байх, цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангах шаардлагатай байна. За мөн хүүдний чангарч байгаагаас холбогдуулан өдөө орон нутг руу зорчих, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хувийн хэрэгслээ сайтар базааж явахыг анхааруулж байна. За сүүлийн 7 хоногийн байдлаар хүүдний чангарсны холбогдуулан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй учраас 3 тээврийн хэрэгслийг шатаж пуужин хэрэглэж асаах, за мөн ил гал тавьж халааснаас болж гал төмөр гарах эрсдэл их байна. За ер нь энэ хөлдсөн тээврийн хэрэгслийг эргэж жолооч нь маань одоо хасаах зорилготойгоор энэ туршлагагүй, за зориултын бус одоо техник хэрэгслээр халааж байгаагаас энэ галын аюулгүй байдал алдагдаж, за галт төмөр гарч байна. За мөн одоо жолооч нар маань орон нутгийн зам болон хот орондын зам зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүйгээс болж за цахилгааны мас үүсэж, за тухайн зорчиж явж байгаа тээврийн хэрэгслүүд маань одоо явж явах хугацаанд шатаж галын аюулгүй байдал алдагдаж байгаа ийм тохиолдолд бас улсын хэмжээнд цөөнгөө бүртгэгдэж байна.
За тэгэхээр туршлага багтаа иргэд маань одоо бусдын тээврийн хэрэгслийг халаахтаа одоо зориултын бус тоног төхөөрөмж за ил гал төлж тухайн тээврийн хэрэгслийг халааж байгаагаас одоо иргэдийн өмчөд одоо халдаж тухайн тээврийн хэрэгслийг шатах юм нөхцөл болцоо бүрдэж байна. Тийм учраас одоо эргэж болооч та бүхэн хэрүүзээ хөлцөн тээврийн хэрэгсэл байгаа бол тухайн тээврийн хэрэгслээ дулаан гаражд орхолох, за төрөлх мэргэжлийн байгууллагуудаас өгчөө байн заавар зөвлөмжийг дагах, за туршлагатай болон холбогдох одоо байгууллагын хүмүүсээр одоо асаалгах ийм шаардлагатай байна. Мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжилнэ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийнхээ англи хэлний чадрыг сайжруулах хүсэл зорилготой эцэг эхчүүд болон сурагчид та бүхэн анхаарлаа наашин хандуулаарай. За бид бүхэн яг одоо Тархуу аймгийн оюуны өрөөдөө сургуулийн гадаад хэлний төв дээр хөрөлцөж ирсэн байгаа. Тэгэхээр ямар учиртай мэдээлэл, хэрэгцээтэй мэдээллийг та бүхэндээ хүргэхийг зорж байгаа вэ гэхлээр за Тархуу аймгийн оюуны өрөөдөө сургууль маань за англи улсын хэлний академитай хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээндээ англи улсад 20 сурагчийг хэлнийх нь мэдлэгийг сайжруулах сургалт болон аялалд ингэж авчихаар болсон ийм сайхан мэдээлэл хүргэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бүгдээр хамтдаа яг энэ сургалтын тухай ямар хэлний төвтэй хамтран ажиллах гэж байгаа юм, ямар шугамар хэрхэн яаж холбогдож явах юм бэ гэдэг мэдээллийг хүргэх гэж байгаамаа. За эхлээд манай багш нараас өөрсдөө танилцуулъя тийм ээ. Тэгээ дээрээс нь энэхүү сургалтынхаа аяллахын тухай үндсэн мэдээлэлүүдээ өгөөд эхлэе гэж бодлоо. За сайн мэцгэн намайг Хишгэ гэдэг оюуны ирээдүйн сургуулийн англи хэлний багш байна. За энэ хүн мэргэжлэрээ 20 жил ажиллаж байгаа. За ер нь бол энэ англи улс нь болохоор British Council-ийн магадлалын хэмжлэгдсэн олон улсын хэлний академитай бид бүхэн хамтын гэрээтэй ажиллаж байгаа. Энэ гэрээний хүрээнд за багш бидний хувьд бол зуны амралтаар сурагчдыг англи хэлийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор дээрэс нь 5 жил тасралтгүй 100 англи хэлний вакуум сургалтыг Тархуу аймагтаа зохион явуулж исэн. Энэ арга хэмжээг англи улсад одоо сурагчдыг яг орчинд нь сурах тэрхүү боломжийг олгож байгаагаар энэ жил онцлог байгаад байгаа. Тэгэхээр вакуум сургалт маань англи улсад явагдах нэ гэж ойлгож байгаа. Энэ хугацаа нь бол 14 хоног. Хамрагдах хүрээ гэх юм бол 12 настайгаас 17 настай сурагчид өөрөөр хэлбэл тэр маань 6-аас 12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой ийм 20 хүүхдийн групп байгуулахаар 2 багш бэлдэж байна. За манай Тэрбэш багш бас хамтарч ажиллаж байгаа те. Багш манаас өөрийнхөө ажлын туршлагаас эхлээд танилцуулсан зүйтэй ах. Дээрээс нь бас одоо хэрхэн яаж холбогдох юм. За энэ мэдээллийг сонсчод хүүхдүүдэд явуулъя. Би өөрөө явъя гэж сурагчид маш их сураглаж асуух байхаа. Энэ тухай мэдээллийг бас та хүргэж. За сайн байцгаана уу, намайг Тэрвш гэдэг 15 дугаар сургуулийн англи хэлний багш. Одоо 15 дахь жилдээ ажиллаж байгаа. За манай сурагчид маань явах хугацаа бол 7 сарын 17. За бид нэр бүртгэлээ өнөөдрөөс эхлээд ингээд эхэлсэн явж байгаа. Бүртгэл маань 2 сарын 15 хүртэл бүртгэл нь. За яагаад ингэж эрт бүртгээд байгаа юм бэ гэвэл Европын орн руу бид нэр суралцахаар зуны амралтаараа суралцахаар явах гэж байгаа учраас бидний визний хугацаа их ордог. За эхлээд бүгдээрээ бүртгэлээ хийлгэн, урилга авна, визэнд орох цаг, дахиад визний хариу агарах хугацаа гэдэг ингээд үе шаттай явдаг учраас бид нэр 2 сарын 15 хүртэл бүртгээд хүүхдүүдээ авч явнаа, визэнд оруулнаа. За тэгэхээр өөр бас нэмэлт мэдээллүүд юу байгаа бilé. За та нартаа бас онцолж хэлэхэд энэ хоёр сайхан багш маань те ашигын төлөө бусаар дархныхаа Тархуу аймгийнхаа сурагчдыг бас тийм ээ англи хэлний мэдлэгийг нь сайжруулахын төлөө хичээн зүтгэж байгаа юм сайхан багш нараас юун дөрөв та нартаас талархал илэрхийлсэн зүйтэй. Өөр бас нэмэлт мэдээллүүд анхаарах зүйлсүүд юу байна? За энэ өнгөрсөн жилүүд бас жилүүдэд бас Улаанбаатараас хүүхдүүд багш сурчид явж исэн байгаа. Тэгээ туршлагын ингээд судлахад тэндээ бол хүүхдүүд 14 хоног ер нь бол өдрийн хоолндоо орхоос бусад цагт бол байнгын нөгөө орчинд нь английн мэрэгжлийн багш нартай хичээл ороод ингээд явж байгаа. За энэ талархууштай. Тэгээд хоолны хувьд бол хүүхдүүд одоо харшилтай янз бүрийн байх юм бол тухайн хүүхдэд зориулсан хоолны цэстэй, дээрээс нь буфет хоолтой учраас хүүхдүүд бол одоо янз бүрийн асуудал гарах нь бол бага гэж
очоод байгаа одоо өлсөх ч юм уу тий. За тэгээ өрөөндөө хүүхдүүд маань нэгээрээ байрлах юм онцлогтой байгаа. За тэгээ дээрэс нь багшийн хөгжил энэ дээр явагддаг. Одоо 2 багш маань тэндээ очоод багш арга зүй, багшийн заах арга зүй дээр суун, багш нартайгаа хамтарч хичээлээ бэлдэж хүүхдүүдтэй заана. Тийм учраас ер нь бол дараагийн удаад бол энэ үйл ажиллагаа энэ жилдээ анхны удаа эхэлж байгаа боловч дараа жил тасралтгүй ингээд явагдахаар байгаад байгаа. Тийм тэгэхээр одоо эцэг эхчүүд маань мэдээж одоо энэ бол өндөр өртөгтэй орон байгаа. Гэхдээ төлбөрийн хувьд бол 3 хувааж төлн дээрэс нь одоо нэмэлт янз бүрийн мэдээлэл цаг агаар одоо янз бүрийн асуудлыг бид бүхэнтэй нүүр тулж одоо тий биежилж бид нартэй уулзах ийм боломжийг бас нэг өдөр бид бүхэн товлох гэж байгаа. Тэрэн дээрээ бас асуултаа эцэгчүүд маань бэлдээд өгөөрэй. Тэгээд энэ дээр бүгдээрээ уулзсан. Тэгээд цаг хугацаа нь бол газраа бид бүхэн товолж байгаа цахимаар газраа ингээд товлоод хэлчин. Тэгээд та бүхэн тэн дээр ирээд уулзаарай. Тэгээд дээрэс нь хүүхдүүдээс нь үнгүү бид бүхэн шалгалт аваад төвшинчлөөд тэгээд очоод ангид нь бид бүхэн бас хуваагаад авах байгаараа. Тэгэхээр ер нь бол энэ хөтөлбөрийг цаашдаа энэ жилдээ биш юм ахад цаашдаа сонирхож байгаа эцэгчүүд манаа дээр ирээд бас хүүхдүүдэд үнгүү онцлуулад тийм ээ тэгээд бас явж болно. Одоо энэ оюун ирээдүгийнхаа хэлний төвийг ярьж байна тий. Цагийн хуваар ер нь яаж холбогдох утасны дугаар бас хэлж болох юм тий. Ер нь бол яг хөө бид бүхэн ингээд энэ сургууль дээр бол төвлөрүүлнэ гэж бодож байгаа. Тэгээд оюун ирээдүгийн А байрны хурлын зал нь болно. За өдөр нь бол эх 7 хоногоос гэж байгаа. Тэгээд одоохондоо бол яг хугацааг нь сайн мэдэхгүй байгаа. Тухай бүрт нь бас мэдээлэл өгөө явуучих бах тий. Тэр шагшийн тухайд бас нэг зүйлийг асуумаар санагч байна. Хүүхэд одоо юу гэдэг эх орондоо тий хэлээ сурах. За тухайн оронд нь очиод хэлээ сурахын оронд асар том ялгаа байдаг баха тий. Энэ тухай та бас ярил. За би бас өөрөө 1 жилийн өмнө Солонгос улсад англи хэлний багш нарын олон улсын их хуралд оролцоод ирсэн. Тэгэд ер нь гадагшаа яваад үзэхээрээ хүүхдийн зорилго мөрөөдөл ийм байдгийм биш үү олон улсад би чадах юм биш үү гэсэн итгэл үнэмшил төрдөг. Тэгээд нөгөө хүүхд маань одоо зорилготой болоод гадаадд сурах хүсэл эрмэлзэлтэй болоод ирнэ л гэж бодож байна. Тэглэг байхав тийм. За тэгээд ерөнхийдөө англи улс болвол Европын улсаас нэлээд өртөг өндөрт ордог улс. За мэдээж дээрээс нь одоо тухайн англи хэлний төлбөр гээд замын зардал гээд ерөнхийдөө багцаа хэлж болох болов гшаа. Эцэг эхчүүд бол одоо яг хүн болгон л хүүхдээ сургая явуулъя гэж бодож байгаа. Гэхдээ бас нэг төлбөрийн багцааг сонсчвол тэр төлбөрийн мөнгөө бэлдэж байх хугацаас хэрэгтэй байх тийм ээ. Тий. За төлбөрийг бол 3 хуваана гэж байгаа. За эхний үе шат нь бол урилга визний төлбөр нь бол 3 сая төгрөг болж байгаа. Тэгээ тэрийг 3 сая төгрөгөө өгөөд суудлаа баталгаажуулаад бид бүхэнтэй ерөнхийдөө одоо явах эхлэн тавигдж байгаа гэсэн. За яг нэг 14 хоногийн сургалт байр хоол сургалтын үн бүгд ороод 2060 паунд болж байгаа. За энэ мөнгөнд өнгө эцэгчүүд ерөнхийдөө бол бэлтгэсэн байна. Тэгээд тийзнийх нь мөнгөний нь бол аль болох бид нэр эрт визэндээ орж хариугаа авч иж бид нар эрт тийзээ захиалвал арай хямдхан байдаг. Тийзний үн бол тухайн үедээ бол мэдэгдэнэ. Тий. Тэгэхээр мэдээж эцэг эхчүүд хамгийн түрүүнд за одоо тэгвэл яг хэдэнд одоо очиж уулзах юм бэ? Эхлээд уулзалтан дээр очиж мэдээлэл дэлгэрэнгүй авъя гэж сургалж байгаа. Хизээ ер нь тавилцсан байгаа вэ? За энэ сарын 28-ны лхав гарагт орой 6 цагт манай энэ хэлний төв дээр эцэгчүүд хүүхдүүдээ аваад биежилж ирээд уулзаад дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зөв шүү. За баярлалаа. За ингээд үзэгч та бүхэндээ бид англи улсад тийм ээ суралцах боломжийн тухай мэдээллийг авахаар Тархуул аймгийн оюуны ирээдүйн сургуулийн англи хэлний багш Хишгэ мөн Тархуул аймгийн 15 дугаар сургуулийн англи хэлний багш Тэрбэш нартай уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэгэхээр та бүхэн үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч багш нартайгаа нүүр тулан уулзаж илүү дэлгэрэнгүй зүйлсүүдийг асуух бол 1-р сарын 28-ны буюу эх 7 хоногийн 5 гарагийн орой 18 цагт оюуны ирээдүйн сургуулийн томын гэж ярьдаг А байрны 1 давхурт яг зүүн гартлаа үүдээрээ ороод байгаа юм бол language center буюу гадаад хэлний төв гэж байгаа шүү. За та бүхэн бас мэдгүй бол жижигрээс нь асуугаад хүрээ дээрээ зөвлөмөр байна. Ингээд та бүхэнд бас хүүхдүүдийнхаа төлөө англи хэлний мэдлэгийг сайжруулж дэлхийн иргэн болоход нь өөрсдийнхөө цаг завыг зориулж байгаа 2 багштайч гэсэн талархал илэрхийлж байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Хөтөлбөр үргэлжилж байна. Агшин бүрд анхаарал сэрэмжийг нэмж эрсдлийг бууруулсан яаян үргэлжилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч үзсэн үү? Монгол Улсын засгийн газрын 2001 оны 224 дугаар тоод
тушаалын дагуу ослын хэмжлийг бууруулах арга хэмжээг жил бүрийн 1 сарын 15-наас 2 сарын 1-ний хооронд зохион байгуулдаг. За энэ хугацаанд нийт иргэд рүү чиглэгдсэн сургалт нөлөөлөл зөвлөгөө мэдээллийн үйл ажиллагааг тодорхой урай сэдвийн дор эрчимжүүлэн хэрэгжүүлдэг. За энэ жилийн тухайд агшин бүрд анхаарал сэрэмжийг нэмж эрсдлийг бууруулах 2 сэдвийн хүрээнд за эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, ослын хэмжлээс сэргийлэх, за мөн салбар дундын хамтын ажиллагаа болон аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа. Аймгийн хэмжээнд за өргөсөн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтраад за сургуулийн өмнөх боловсролын багш ажилчид, за мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, за политехник коллеж болон ихтэй сургуулийн сурагчдад сургалт нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэн зохион байгуулж байна. За харин нийт иргэд рүү чиглэгдсэн сэрэмжлүүлэг, ослын хэмжлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг за захим контентын хэлбэрээр зохион байгуулан үйл ажиллагаагаа төлөвлөөд ажиллаж байна. Дархан Тернова аутлет өвлийн бүх бараандаа 40-80 хүртэлх хувийн хямдрал мөн 3 дээр нэмэх хэнийг бэлэгтэй худалдааг зарласан байна. Тус дэлгүүрээс бэлтгэсэн дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүргье. Үзэгчид та бүхэндээ бид мэдээллийг Дархан Тернова худлааны дэлгүүрээс хүргэж байна. За тус дэлгүүрийн тухайд сар шинийн баярыг тохиолдуулан өвлийн бүх бараандаа 40-80% хямдралыг зарласан байгаа юм байна. За мөн бүх бараандаа 3-ыг авах юм бол 1-ийг үнэгүй бэлэгтэй худалдааг бас зарласан байгаа юм байна. Одоо та бүхэндээ дэлгэрүүлэн бараа материалуудыг танилцуулъя. Та бүхэн тус дэлгүүрээс StorePay болон Pocket Zero аппликейшнийг ашиглан урьдчилгаагүй шимтгэлгүй 3 хуваан төлөх боломжтой байгаа. За мөн хямдралтай үнээр энэхүү бараа бүтээгдэхүүнүүдээ аваад эдгээр зээлийн аппликейшнуудыг ашиглах боломжтой байгаа юм шүү. За хямдралд хугацаа заагаагүй. За тийм учраас та бүхэн барааны нөөц дуусахаас өмнө хүрэлцэн ирээд бараа материалуудаа сонгоод бэлгэнд за 3 бараа аваад 1 бараа бэлгэнд үнэгүй авах боломжтой байна. Бүх күртэг 99900 за мөн малгай оролт биелий 9900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Мөн 3 күртэг аваад 1 күртгийг бэлгэнд авах боломжтой. За цагаан сарын баяраар ирэх зочдтой болон за өөрсдөө мөн авах боломжтой. Италийн Ternova брендийн күртэг хувцснууд худалдаалагдаж байна. За энд харагдаж байгаа үнийн тухайд хямдарсан үн за эдгээр баруунууд маань шошгон дээрх үнээсээ хямдраад 19900. Одоо за жишээ нь энэхүү малгайтай зузаан за доктортой энэхүү цамц маань шошгон дээрх үнээсээ хямдраад 19900 төгрөгөөр худалдаах боломжтой байна. За та бүхэн дурын 3 бараа бүтээгдэхүүнийг гэхээр өмд цамц за малгай түүн дээрээ нэмээд дурын өөрийн хүссэн 1 бараа бүтээгдэхүүнээ бэлгэнд худалдаах боломжтой. За энд харагдаж байгаа цамцны тухайд мөн 19900 төгрөгийн үнэтэйгээр хямдралтай үнээр худалдаалагдаж байна. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бүх төрлийн хувцснууд Италийн Ternova брендийн хувцснууд худалдаалагдаж байгаа шүү. Та бүхэн Дархан номин худалдааны төвийн 1-р давхарт байрлах тус дэлгүүр дээр хүрэлцэн ирээд за өмсөж үзээд барааны сонголттой байгаа дээр нь авах боломжтой байна. За бараанууд маань нөөцгүй учраас та бүхэн эрт ирэх юм бол за бараа материалуудыг маш сонголттой байгаа дээр нэрж авах боломжтой байна. Дэлгүүрийн тухайд 10-аас 20 цагийн хооронд өдөр бүр ажиллана. Та бүхэн StorePay, Pocket Zero аппликейшнуудыг ашиглан за зээлийн аппликейшнаар хямдралтай үнээр нь мөн худалдаа авах боломжтой шүү. За эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бүх төрлийн хувцснууд худалдаалагдж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. За өвлийн бүх бараа 40-80% хямдралтай. За мөн дурын 3 бүтээгдэхүүнээ аваад 1 бараагаа хямдралтай үнээр авах боломжтой байна. За энд харагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийн тухайд 24900 төгрөгийн үнэтэй. За энд харагдаж байгаа сорочкын цамцнууд байна. Та бүхэн эдгээрээс 3-ыг авах юм бол 1-ийг бас мөн үнэгүй авах боломжтой юм сар шинийн бэлэгтэй худалдааг та бүхэндээ зориулан хүргэж байна. За энд харагдаж байгаа энэхүү зузаан носон цамцны тухайд өнгө, резмерийн сонголтууд бас өргөн байна. Эдгээр цамцнууд маань 39900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Энэ хямдарсан үн маань шошгон дээрх үнээсээ хямдарсан үн гэдгийг та бүхэн дуулгаж байна. За энэ хэсэгт зөвхөн цамц, күртэг, өмднүүд харагдаж байгаа бол за ийшээ явах юм бол өмд болон за хүүхдийн күртэг хувцснууд бас мөн харагдаж байна. За энд харагдаж байгаа өмднүүдийн тухайд бас мөн өнгө, загвар, за хүүхдтэй болон өөрсдөө жижиг биетэй эмэгтэйчүүд маань эсвэл том харьцмаар өмсдөг бүсгүйчүүд маань бас худалдан авах боломжтой байна. Та бүхэн за
За эдгээр өмднөөс 3-ыг авлаа гэхэд нэгийг нь та бэлгэнд авах бас боломжтой. Энд харагдаж байгаа хүүхдийн күртгний тухайд хямдралтай үнэ нь 49,900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Та бүхэн хүүхдүүдтэй Хүүртэг хэрвээ хайж байх юм бол Terranova дэлгүүр дээрээс хүрэлцэн ирээд 49,900 төгрөгийн үнэтэйгээр эдгээр күртгнүүдийг худалдаа авах боломжтой байна. Хүүхдийн болон том хүний өмднүүд байна. За өнгөний хувьд бол маш олон төрлийн өнгөнүүд байна. Цагаан, саарал, гүрэн, ногоон, хөх, цэнхэр, хар гэх мэт. Маш олон төрлийн өнгөний сонголтууд байна. Та бүхэн 3 дээр нэмэх нэг бэлэгтэй худалдаагаар авах боломжтой байна. За эдгээр өмднүүдийн тухайд мөн 3 дээр нэмэх нэг бараа бэлэгтэй. За хямдралтай үнээр та бүхэн авах боломжтой баг шүү. Та бүхэн бас цагаан сарын бэлгэндээ өгөхөд бас мөн тохиромжтой залуу охид бүсгүйчүүдэд өнгөний хувьд бол маш олон төрлийн өнгөний сонголт байна. За энд мөн маш олон төрлийн шортнуудын бас өнгөний сонголт байна. Та өнгөөр нь хослуулад авах боломжтой. Жага өвлийн бараанууд маань хямдраад 19,900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм. Та бүхэн хүүхдүүдтэй сонирхож болж байна. За эдгээр маш гоё зөөлөн дааван материалтай энэхүү цамцнууд маань хямдралтай үнээрээ 19,900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За энд харагдаж байгаа хүүхдийн хувцснууд маань хямдраад 39,900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Та бүхэн Terranova дэлгүүр дээрээс өвлийн бүх барааг 40-80% хямдралтай үнээр авах боломжтой байна. За мөн дурын 3 бараагаа аваад нэг барааг бэлгэнд өнгөө авах боломжтой гэдгийг бас дахин дуулгаж байна. Terranova дэлгүүрийн тухайд өдөр бүр 10-аас 21 цагийн хооронд ажиллана. Та бүхэн дэлгүүр дээр хүрэлцэн ирээд барааны сонголт дуусахаас өмнө худалдан авалтаа хийх боломжтой байна шүү. За энд харагдаж байгаа хүүхдийн күртэг мөн Teddy загварын хувцсуудын тухайд 49,900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Та бүхэн дэлгүүр дээр хүрэлцэн ирээд эдгээр бүтээгдэхүүнүүдийг хүүхдтэй өмсүүлж үзээд авах боломжтой байна. Италийн Albert Terranova брэнд. За энд харагдаж байгаа мөн хүүхдийн зөөлөн дааван цамцнуудын тухайд хямдралтай үнэ нь 12,900 төгрөгийн үнэтэйгээр худалдан авах боломжтой байна. За Terranova дэлгүүрийн бүх өвлийн бараа 40-80% хүртэл хямдралтай. За бүх бараанаас та бүхэн 3 бараа дурын сонголтоор аваад нэг бараагаа өнгөө авах боломжтой гэдгийг бас дахин дуулгая. За та бүхэн Store Pay болон Pocket аппликейшнуудыг ашиглан урьдчилгаагүй хүүгийн үнээр мөн хямдралтай байгаа үн дээр нь авах боломжтой мөн нөөтийн баримтыг та бүхэнд олгоно. Terranova дэлгүүрийн тухайд эрэгтэй эмэгтэй хүүхдийн бүх төрлийн хувцсыг худалдаалдаг. За энэ хэсэгт харагдаж байгаачлан эрэгтэй цамцнууд маань хямдралтай үнээр 29,900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Та бүхэн мөн 3 цамцаа сонгож аваад нэг цамцаа өнгөө бэлгэнд авах боломжтой гэдгийг бас дуулгаж байна. За өмднүүдийн тухайд мөн 29,900 төгрөгийн үнэтэй болж хямдарсан байгаа юм байна. Та бүхэн өнгө резмерийн сонголттой байгаа дээр нь хүрэлцэн ирээд сонголтоо хийгээрэй. За энд харагдаж байгаа өмднүүдийн тухайд өнгөний сонголт маш ариун байгаа юм байна. Цагаан, за энэ мөн цагаан цулгуул, энд ингээ канттай, за энд харагдаж байгаачлан бэж өнгөтэй, хар өнгөтэй гэх мэт маш олон төрлийн өнгөний сонголтуудтай байна. За энэ харагдаж байгаа цамцнуудын тухайд бол 39,900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Та бүхэн мөн 3 дээр нэмэх нэг бэлэгтэй худалдаагаар авах боломжтой байна. За ирээд үзэх юм бол өнгөний сонголтууд бас загварын сонголтууд бас маш ариун байна. Бүх күртгнүүдийн тухайд 99,900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Загварын хувьд, мөнгөний хувьд бас уурт богино гэх мэт маш олон төрлийн өнгө загварын сонголтууд байгаа гэдгийг та бүхэнд дуулгаж байна. За энд харагдаж байгаа күртгний тухайд бол маш том резмерийн өнгөлөг, загварлаг, дулаахан юм өвлийн күртэг маань 99,900 төгрөгийн үнэтэйгээр худалдаах боломжтой байна. 3 дээр нэмэх нэг бэлэгтэй худалдаагаар та бүхэн бас авах боломжтой гэдгийг бас дахин дуулгая. За энэ хэсэгт харагдаж байгаа эрэгтэй дааван болон брюкен Jason өмднүүд маань 39,900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За өнгөний тухайд бол маш олон төрлийн өнгөний сонголтууд байна. Та бүхэн өөрсдийнхөө дуртай өнгөө сонгоод мөн 3 дээр нэмэх нэг өнгөө худалдаагаар авах боломжтой байна. Тэр хойгоор харагдаж байгаа күртгнүүдийн тухайд мөн 99,900 төгрөгийн үнэтэй цагаан, хөх, хар маш олон төрлийн загварын сонголтуудаас резмерийн сонголтууд байна. Та бүхэн резмер дуусгаас өмнө сонголтууд дуусгаас өмнө эртгэн ирээд
сонголтоо хийгээд аваарэ. Мөн бэлэгтээ 3 дээр нэмэх хэнийг худалдаагаар авах боломжтой шүү. За энд харагдаж байгаа өмднүүдийн тухайд 9900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. За биеийн тамирын хүүхдийн энэхүү өмднүүд маань 9900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Энэхүү өмдний тухайд өнгөний тухайд бол бараг 10 орчим өнгөний сонголтууд байна. Та бүхэн хүрэлцэн ирээд худалдаа авалтаа хийгээрэй. Дэлгүүрийн тухайд 10-аас 21 цагийн хооронд ажиллана. За мөн 9900 төгрөгийн өмднүүд маань энд бас харагдаж байна. За энэ хүүхдийн дотортой болон доторгүй энэхүү өмднүүд маань 9900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Хар өмднүүд маань за тарфизм болон шулуун, дор манжаатгтай, манжаатаггүй гэх мэт бас олон төрлийн сонголттой байна. За мөн энэ харагдаж байгаа чинь өнгөний сонголтууд бас байна. Ягаан болон улаан, шаргал, цагаан гэх мэт бас өнгөний сонголтууд байна. Та бүхэн эдгээр өмднүүдийг 9900 төгрөгийн үнэтэйгээр худалдаа авах боломжтой байна. За ийшээ. За энд харагдаж байгаа өмднүүдийн тухайд мөн за одоо сүүлийн үед бас тренд болоод байгаа загвартай өмд байна. Эдгээр өмднүүдийг та бас мөн өнгөний сонголтууд бас маш олон байна. Саарал, ягаан, хар гэх мэт мөн 3 дээр нэмэх хэнийг хямдралтай үнээр бас авах боломжтой байна. За энд харагдаж байгаа хүүхдийн өмд цамцны тухайд 9900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа маань та бүхэн за энэ хүү өмдийг за энэ цамцтай ингээд мөн хослуулад за нэмээд мөн дахин нэг эртөө заваад 3 бараан дээрээ нэмээд нэг барааг бас өнгөө авах боломжтой шүү. За эдгээр өмднүүд маань 9900 төгрөгийн үнэтэй. За мөн өнгөний тухай, загварын тухайд сонголт одоогоор л маш ариун байна. Та бүхэн хүрэлцэн ирээд эдгээр бараа бүтээгдэхүүнүүдээ сонголтоо хийгээд аваарэ. Үзэгчид та бүхэндээ бид дархан Терранова дэлгүүрийн за өвлийн бүх бараа 40-80% хямдралтай за мөн 3 дээр нэмхийн нэг бэлгийн худалдааг бас та бүхэндээ танилцууллаа. Дэлгүүрийн тухайд өдөр бүр 10-аас 21 цагийн хооронд ажиллана. Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар үзэгч танд хүрлээ. Маргаашийн дугаараар уулзлаа. Түр баяртай.